Лансрайн банзрагчийн зохиол халахын гол тэргүүн дэвтэр 10 дугаар хэсэг. Манхны харийн намхан хөдөл дээр гараад ирэхэд зэвхий хувцастай хитэн хүн цаашаа зогтоолоо. Дорж Баатар хоёрын өмнө гүнзгий урт нуугч харлан харагдсан боловч Мориныхаа амийг дийлсэнгүй нуугч дээгүр харьяалхан гарч газрын уруу зүгтааж яваад айсны сүүлчийн хүн яах ихийн зур Морины хөл доогор орчих шиг болов. Түүний түрүүнд гүйж явсан хүнийг дорж амжин царчиж унах. Япончууд эргэн харж гүйсээр алагдаж хөтлийн бэлд хүрсэн хэдэн Япон зэрэг гар өргөн ам хэлтрүүлэхийг хүсэн зогсцоож. Тэдэн дээр улс төрийн удирдагчийн удирдсан 1-р салааныхан амжиж хүрчээ. Баатар давхин ирээд Мориныхаа амыг дотн зогсоход улс төрийн удирдагч Мориноосоо буун харьяаж гар өргөн чичрэн зогсож буй 5-6 хүний өвөр төрийг нэгжиж үзв. Сумангийнхан нь бууж өгсөн Япончуудыг тойрон хүрээлж амьд Япон цэргийг гайхан сонирхон харцгаа. Тэднээс өмнөр ширүүн тулалдаан болж байгаа бололтой буундуу нижгэнсээр байв. Баатар баригдсан Япончуудыг дивизийн штабт хургуулахаар 2 цэрэг томлон гаргажээ. Бидний дайрсан энэ хөтөл дээр салаа орчим цэрэг байж зүрт чимаалах гэж Баатар баахан голонгой өгүүлбэл Сорокин халааснасаа цагаан алчуур гаргаж хөлсөн арчаад салаа цэрэг баг гарцтай устгасан нь том ялалч юу гэхээр Баатар сумгийнхаа цэргийг тоолж үзвэл нэг хүн алга байсанд хөтлийн цаад бид Мориноос хийсэх адил сугасран улсын цэрэг нь алгадчихтэй гэж бодов. Одоо яах вэ гэж Баатар асуувал Сорокин манхны урдуурчигт нүргэлэн нижгэнж байгаа буундууг чагнаж байснаа. Ивановын сомол дайсантай нүүдэлцэж байна. Тэдэнд хүчин тусалах нь зүйтэй бизээ гэв. Баатар суманга салаагаар нь жагсаагаад хөдлөх гэж байтал тэдний хойноос тоос бусан морьтой хүн давхиж ирлээ. Түүний морины хөлс чим туслана. Тэр цэрэг их л яарч сандарч яваа нь илтээжээ. Нөхөр дэслэгчд дивизийн штаб дайсанд бүслэгдээд тэнд тун ширүүн байлдаан болж байна. Танаас сумангаас нэг салааг тийш нь явуул гэж хороон дарга тушаалаа гэж тэр цэрэг хэлв. Баатарын мэдээ сонсоод биеийн зарс хийсэн боловч цаг алдахыг бодсонгүй. 2 дугаар салаа холбоочин дагаад яв гэж тушаахад Сорокин юу болов гэсэн янзтай харлаа. Баатар дивизийн штаб бүслэгдсэн тухай ярил Сорокин толгой сэгсэрсэн боловч ганц ч үхэлсэнгүй. 2 дугаар салаач холбоочин дагаад баруун хоошоо хатруулв. Энд удаад юу хийх урагшаа явъя гэж Баатар яран хэлбэл байдлыг мэдхэн зүйтэй мордихон амьс хаагчдаарай. Хүн явуулсан нь дээр байх гэж Сорокин хэлэхээр Баатар дэрэгдээ байгаа доржийг өмнөх манхан дээр гарч бараа хараад иргэжээ. Доржийн хээрмөр үнэхээр гайхамшигтай саймар бололтой. Ёр эцэд цуцсан шинжгүй 4 туураагаараа элс манруулан манхан өдө давхиж байгаа харагдав. Ивановын суман яаж байгаа бол гэж Баатар санаа зовон асуувал хоёрт дуудан элсэнд суугаад давшилт нь удааширч байж мэдэх юм гэж Сорокин хариулв. Баатар манхан руу явсан доржийн хойноос нүд салгалгүй харна. Дорж манхны оройд гарч хэсэг болсноо буцаад давхилаа. Баатар сургагчийнхаа нүүрөөд харснаа. Одоо дахиад л ширүүхэн нүдэлдэх вэзээ. Таны хөл яаж байна? Аюулгүй газар түр амарч байвал яасан юм гэвэл тэр инээд алдана. Чи намайг худал хэлээд байна л гэж бодоод байна уу? Хөл маань зүгээр шархан битүүрэх төлөвтэй болсон. Морьтой давхиад байхад ёр хөндөгдөхгүй байгаа юм гэлээ. Дорж хурч ирээд нөхөр дэслэгчд зөвлөлтийн суман манхны урдуур ороож дайсантай тулгарсан байна. Зөвлөлтийн цэргүүд хуягтаараа бамбаа хийгээд давшиж байна. Тэдний өмнө хэдэн овчинд Япончууд байгаа бололтой гэж илтгэв. Баатар түүний хэлснийг Сорокинд орчуулан хэлснэ. Манай суман дайсны зүүн хойноос нь шууд дайрыг гэвэл Сорокин зөвшөөрсөн бололтой морь даврав. Морьт суман хатруулсаар манхны зүүн сугаар гарч ирвэл саахалт хэрийн хол газар ширүүхэн тулдаж байгаа нь илт байлаа. Сорокин тэр зүг харснаа. Дайсныг бүслэх маягаар 2 салаага тусад нь атаканд оруулах нь ашигтай гэж хэлв. 1-р салаа төрүүлэн хөдөлгөхөд нуувчинд байсан Япончууд сая л тэднийг үтсэн бололтой галийнхаа чигийг эргүүлв. 3-р салаа 1-р салааны баруун гараар шууд дайрлаа. Ивановын суманч
Морд сумын хүчин туслахаар дайсны арга хударгаар довтолж байгааг мэдээд авшилтаа хурдсгаж сүр тураа хашгиран дайсны нуувч руу дөхөв. Япончууд бүслэгдэх аюулд орсноо ухаарч нуувчаа орхин нэгэн хонхор руу уралдан орцгоох нь сэжигдэрүүлв. Тэр хонхорд Батбих бэхлэлт байж ч мэдхий. Гэтэл тэр хонхорт дайсны морд байсан бололтой хонхороос мордтой хүмүүс суралдан гарч ирээд зүүн тийшээ хумгүй зугтлаа. Морд сум нь тэднийг хөөгд гүйцэхгүй болсон тул дэмий хөөцөлдөх хэрэггүй болжээ. Баатар сумгийнхаа давшилтыг зогсоож сэргээ хурааж байтал Ивано амьсгаадан гүйж ирээд "Эрэлхэг нөхөр минь, танаа сумын хажуу бойрноос нь дайраагүй бол бид их л зууралдан байлдах байлаа. Энд дайсны 2 сумын хэрэг морин цэрэг байж" гэв. Баатар мориноос буухад Иванов түүнийг тэврэн авч нөхөрсгөөр мөрийг нь пад хийтэл алгаджээ. Зогтсон дайснууд ч бараа сурггүй болж буундуу намхарлаа. Командаллаас шин тушаал иртэл эндэ байх нь ашигтай байх гэж Сорокин санал гаргавал 2 сумангийн дарга зөвшөөрч зэргүүдээ түр амраах болов. Дайсан хүчээ хуралдуулаад эргэн дайрч мэднэ гэж хаширлан ойр хавийн хідэн толгодод манаа гаргаж дайсны нуувчийг нэгжин шүүрдэж тэдний орхисон буу зэвсгийг хураан авчээ. Нар хүчтэй шарж хөлсгойжуулна. Дайны хин шуута тоосонд нар хэртсэн мэт улайж тунч бөхчмхэн ажээ. Сэргүүд Японы орхисон нуувчны сүдэр бараадан сууцгааж буу зэвсгээ янзлан өвөр хоорондоо ярилцсан. Ойр хавьд тулдаан болж байгаа шинжгүй намгүн боллоо. Цэрэг даргагүй бөхчм халуунд ноцоорон ам цангах боловч хээрийн галдугаа тэднийг хаана байгаа гэж хоолунд дөхөөлөх билээ гэдгийг хүмбэр мэдэж байлаа. Сорокин тухлан сууж хөлийнхөө боолтыг засаж боохын Баатар сэм харвал хавдар новоо харьсан байжээ. Сорокин түн өд нүд ирмэн "Жи яасан сүрхий харах юм. Миний хөл үнэхээр идгэж байгаа биз дээ" гэвэл "Хэзээ шарах болсон юм?" гэж Иванов асуув. "Өчигдөр танаа сум гэрхээс өмнө бид зэгсэн ширвхэн үзэлтсэн. Японы их бооны сум овоо мэргэн байсан юм" гэж Сорокин хэлв. 2 сум хийх юм олж зөвхөн 100-ны урт өдрийг арайхийн барж байтал нар шингэхээс өмнөхөн дивизийн штабыг хамгаалахаар явсан салаанд буцаж ирлээ. Баатар тэднийг тосгон уулзаж "За, юу болов?" гэвэл салаан дарга нь мориноосоо буугаад "Дивизийн штабыг 100 тонны цэрэг хамгаалж байсан юм байх. Японых нилээд хүчээр уулгалан дайрч дивизийн дарга алагдсан бололтой" гэхэд Баатарын царай хувьсгийч Сорокинууд харлаа. Тэр ч гатарлаж толгоос ихсэрчээ. "Тэгээд" гэж Баатар цааш нь яриулах санаатай асуувал "Биднийг очиход зөвлөлтийн цэргийн анги хүрэлцэн ирж дивизийн штабыг эзлэх гэсэн японочдыг бод зогсон байна. Дивизийн штабын бичиг баримтыг дайсанд алдаагүй байхаа" гэж салаан дарга хариулв. "Дивизийн дарга үнэхээр халагдсан юм уу?" гэж Баатар лавлав. Салаан дарга нь юу гэж хариулъя да гэсэн янзтай баахан хулгаж байснаа. "Зарим хүмүүс алагдсан байх гин, зарим нь мэдэхгүй, ерөөсөө үзэгдээгүй" гэсэн. Ямар ч л байсан одоо хэрдээ дивизийн дарга амьд өгсөн гэж гарцаагүй нотлох баримтгүй юм шиг байна гэлээ. Баатар толгой гудаан хүнд бодолд дарагдан хэсэг чимээгүй байснаа салаан даргын ярьсныг Сорокин Иванов хоёрт хэлв. "Тунч харамсалтай байна. Дайсны байдлыг нарийн сайн тагнан туршиж мэдсэний үндсэн дээр дайдах ёстой байсан юм. Өчигдрөөс хойш баахан дур зоргороор загнаж дайсан хаан байгааг ч мэдэхгүй багцаа таамгаар шуудал дайраад бай гэсэн юм. Урьдаас бодож боловсруулсан нарийн тактикгүй дайн гэж яаж байх вэлээ?" хэмээн хэлээд гүнзгий санаалджээ. Салаан дарга мартснаа сая санаа бололтой. "Японочууд хүчээ дахин хоримтлуулад дайрч магадгүй байна. Ийм цомонга халахын голын зүүн эрэг хүртэл ухрааж хоригл гэж хорооны штабын дарга тушаасан" гэв. Баатарын тухай 2 нөхөртөө мэдэгдэж 2 сум нар шингэсэн хойно халахын гол руу ухарлаа. Тэр өдрийн байлдааны үрдүн чухам юу болсон тодорхой мэдэгдэхгүй байлаа. Гэлээч гэсэн Японы томоохон хүчийг бут зогсон гэдэг нь л бүхэнд тодорхой байсан юм. 6 дугаар дивизийн дарга болон удирдах тушаалын хэдэн дарга ам эрсэтсэн үдэж болоход маргаангүй үнэн болжээ. Өчийн бүрээгээр Баатар Иванов хоёрын суман дээр хорооны дарга ирж өдрийн байлдааны явцдаа танилцаад буцахдаа "Танаа 2 суман юуч гэсэн эндэн хориглож байна.
командолоос ямар тушаал ирэхийг хүлээж байна. Хэлийн цаанаас олон машин ойртож яваа тухай тагнуулчид мэдээлсэн байх. Тэгээд л манай хороог ухраасан гин. Өнөө шин Японыхон довтолж магадгүй. Болгоомжтой, сэрэмжтэй байх хэрэгтэй гэжээ. 6 дугаар сарын шинэдийн нар тунч хүчтэй шарна. Байшингийн цонхоор тусах нарны гэрэл тасалгаанд халууд өгүүлж нэлээд бөхчмхэн байлаа. Маршал Чо болсон суудалдаан суулгүй өрөөнд дотоороо холхих нь сэтгэл нэхэд хөдөлсөн хэрэг. Япончуудын анхны томоохон довтолгоо амжилтгүй болж бут зохигдсон ч гэсэн бас л хашрахгүй байх шиг байна. Дахин довтолохоор үргэлж хүч хуралдуулж байгаа нь тагнуулын мэдээгээр илт боллоо. Олон хоног үргэлжилсэн цус хасгаруулсан энэ дайнаас ч тийм чиг амархан гарч болохгүй шиг байна. Гадаад олон улсын байдал манай орны дотоодын байдалд ч ээдрээтэй бодлоонтой зүйл их байна. Тулгарч байгаа элдв бэрхшээл саад бүрийг ялан дийлж Япончуудын хүчээр тулгсан энэ дайнаас л түргэн гарах нь хамгийн чухал зүйл боллоо. Улс орн маань дайны байдалтай болж дайныг ялалтаар түргэн дуусгахын төлөө бүх нийтийн ажил үйлс өрнөж байна. 5 сарын сүүлчийн хэдэн өдрийн ширүүн тулалдаанд бүтэл муутай ургашгүй зүйл буруу шийдвэрлсэн ноцтой алдаач гарсан. Тэм явдлаас болж хэдэн шилдэг дарга олон 10 цэрэг эрс амиан алдлаа. Дивизийн штаб бүслэгдэж дарга нь алгадна гэдэг даанчтай. Тамсагт байгаа 57 дугаар тусгай корпусын даргаар Москвагаас ирсэн тэр Жоков гэдэг жанжинтай урд өмнө нүүр учирч явсангүй. Иргэний дайны үеэс эхлэн цэрэг удирдах явсан асар их туршлагатай сайн даргал гэж дуулсан. Нөхөр Варшилов түүний тухай надад мэдэгдэхтэй. Халахын голын дайны хувь заяаг энэ хүн шийдэж чадна гэж хэлсэн. Тамсгаас өчигдөр нөхөр Жоков ярихдаа байлдаан болж байгаа газар орны байдалтай биечлэн танилцаад авах арга хэмжээний тухай танилцуулна гэсэн. За байц. Дивизийг хэн дөхөв? Чадaltaй сайн дарга нар цөөхөн байна. 17 дугаар хорооны дарга Дандар тун чадамгаа байлдаж дивизийг бүслэлтээс гаргалаа гэсэн. Нөхөр Дандарт дивизийг өгөв. Арай залуудах болов. Хэд хоногоос халахын гол руу явж газар дээр нь шийдэх асуудалч олон байна. Дивизийн даргын талаар өнөөдөр төв хорооны тэргүүлэгчдийн хурлаар ярилцъя. Нөхөр лавг сөрөн яагаад удаад байна гэж бодоод хонхтарав. Таал галгуурхан онгойж нарийн бичгийн дарга нь орж ирлээ. Чой болсон бугын цагаа хялмхийн харснаа. Нөхөр лавг сөрөнг дуудасноо гэвэл. Дууцаа халахын голоос мэдээ хүлээн авч байгааг нь одоохон ирнэ гэсэн гэж нарийн бичгийн дарга нь яаран хариулв. Чой болсон гараанд огоход нарийн бичгийн дарга нь бушуухан гарчээ. Тэрээр ширээнийхээ хойно сууж 6 дугаар дивизийн штабаас засгийн шагнал олгуулахаар мэдүүлсэн бичгийг уншлаа. 5 сарын 28-29-ний байлдаанд онц шалгарсан хорооны дарга Дандар, Сумангийн дарга Баатар гэж уншснаа. Байц. Энд чинь надад өргөдөл бичсэн Сумангийн дарга Баатар гэдэг хүн мөн үү биш үү гэж амандаа гүвтнээд шагнуулахаар тодорхойлсон хүмүүсийн хүн нэг бүрийн тодорхойлтыг уншив. Сумангийн дарга дэслэгч Баатар өнгөрсөн жил Зөвлөлт холбоот улсын Тамбов хотод морин цэргийн дунд сургууль төгсөөд тус дивизийн дугаар хорооны Сумангийн даргаар томилогдсон ирсэн. Маршал тэр тодорхойлолтын хойно улаан харандаагаар анхаарлын тэмдэг тавиад яг мөн байна. Бетөөний өргөдөлд бичсэн хүний талаар шалгах гэж үүрэг өгсөн юмсан. Юу болж байгаа бол гэж бодоод телефон утасны чагнуурыг авч залгуулад нэг хүнтэй ярьлаа.
Тамсгийн 6 дугаар дивизийн 1 хорооны штабын дарга Ванчгийн хэргийг шалгаж дуусна. Дуусаагүй гинэ. Эзээ дуусах хэрэг. Та нөхөд хэтэрхий цалгар байна шүү. Энэ хүний тухай надад заавал мэдэгдээрэй. Үнэхээр сэжиг баримт бага юм уу? Ноцтой биш бол тийм ээ, мэдэж байна. За ямар ч гэсэн түргэн дуусах гэж утсаан тавьж өнөөх шагналын нэрсийг цааш уншвал баг даргад орж байлдагч Бадам Галдан олон хүний нэр өрөөстэй байлаа. Шагнуулахаар мэдүүлсэн тэрхүү бичгийг ширээн дээр нь тавьж шагнаж болно. Гэхдээ чухам хэнийг шагнаж байна вэ гэдгээ сайн судлах хэрэгтэй. Тэр Баатар гэдэг дэслэгч ер нь ямар янзын хүн байна. Надад захиа бичгийг ботход их л зүрх зоригтой ир бололтой. Энэ Ванчигтай ямар нэгэн холбоо сүлбэ байж мэднэ. Шалгуулах нь зүйтэй. Ингэхэд тэр Ванчгийн хэрэггэгч чухамдаа тодорхой баримтгүй юм биш байгаа. Сая ярихад барин тавин хэлэх баримтаар маруухан суугаа юм шиг санагдсан. Манай зарим нөхөд арай хэтрүүлээд гэмгүй хүнийг хардаж сэрдээд байдгийн биш үз. Арай үгүй байлгүй дээ. Би хүн бүрийн үйлдсэн хэрэг төвг ер нь юм бүхэнд яаж оролцож барах вэ? Энэ дайныг л гарц хохирол багтаахан шиг дуусгаж чадвал их сайнсан. Ийм бодож байтал хаалга аяархан тогшлоо. Орох зөвшөөрлөгөө ширээнээ араас босоход улс төрийн газрын орлогч Лавгсран орж ирэв. Чавлсан түүний хөлөөс толгой хүртэл хоромхон зурх харснаа. За, илтгээрэй гэхэд Лавгсран баг зэрэг займчснаа. Японы зэрэг хөлийн цаана бүрэн гарсан гэдэг нь батлагдж байна. Өчигдөр мөн өнөө өглөө фронтод нам тайван байна. Монгол зөвлөлтийн цэргийн ангууд халахын голын зүүн хөвөөгөр ноёлох өндөрлгүүдийн гартаа бат барьсан хэвээр байна гэд цааш ярих гэтэл Чавлсан гараараа дохиж түүний үгийг таслаад яагаад Японы цэргүүд хилээс гаралгүй дахин хүчээ боогнруулан дайрах гэж байна гэд Монгол зөвлөлтийн цэргийн ангуудыг халахын голын зүүн эрэг хүртэл ухрааж хориглолтонд оруулсан юм. Үүний учир шалтгааныг олов гэхэд 5 сарын 28-29-ний тулдаанд бут зохигдсон дайсан сандран зүхтаахта хөлийн цаанаас ирж явсан олон машиныг хэрэгэлсэн байна. Түүнийг манай командлал дайсан хүчээ бүлэглэж байна гэж ташааран бодож сэргээг ухрааж хориглолтонд оруулсан нь газар дээр нь дахин наривчлан шалгасан шалгалтаар тодорхой болжээ. Анхны үед манай тагнуулчид муу ажилласан учраас дайсан хөлийн цаана гарсныг тухайн үед нь илрүүлж чадаагүй. Олон элсэн маханд хориглож бас цаанаас нь нэмэгдэл хүч ирж явна гэж үзсэн учраас ийм байдалд хүрчээ. Дайсан хөлийн цаана нэгэнт гарч Номон хаан бүр довоо хаваар нэгч дайсан үлдээгүй болох нь бүрэн батлагдж байна гэж Лавгсран илтгэв. Чавлсан хөмсгөө зангидан хүнд бодолд дарагдсан бололтой Лавгсрангийн толгой дээгүүр харж байснаа. Энэ бол ноцтой алдаа. Дивизийн штаб бүслэгдэж дивизийн дарга болон удирдах тушаалын хэдэн дарга алагдсан ч гэсэн уучлж болшгүй алдаа гэж үзэх хэрэгтэй. Баттай мэдээгээр Япон улс хөлийн орчмоор ихээхэн хүч хуралдуулан зэр зэвсхэн яаралтай зөөж байна. Тэгээд үлэмжхэн хүчээр дахин довтлох гэж байгаа нь хөдөлмөргүй боллоо. Дайсны энэ балмад үйлдэлийг тас цохих бүхий л бэлтгэлэг яарвчлан хийх хэрэгтэй. Саяын байлдааны дүнг гаргаж гүйцсэн үү гэж асуулаа. Лавгсран барьж байгаа жижиг цүнхнээсээ бичиг гарган дэлгэж хараад 5 сарын сүүлчийн байлдаанд Японы 400 гаруй цэрэг даргаыг устгаж үлэмжхэн хэмжээний зэр зэвсгийг устгах юм уу олзолж авсан байна. Тэдгээрийн тог наривчлан гаргаж байгаа. Дараа танд танилцуулна. Манай цэргийн хохирлын талаар өчигдөр танд илтгэснээс өөр нэмэгдэх зүйл байхгүй. Тагнуулын хэлтсийн дарга маргааш халахын голоос ирнэ. Тэгэхээр энэ байлдааны тодорхой дүн гаргаад илтгэе гэв. Маршал Чавлсан түүний хэлснийг анхааран сонссон ч гэсэн голж байгаа бололтой толгоос ихсрээд байлдааны үед юм бүхэн яг тодорхой байх ёстой. Маргааш нөгөөдөр гэж хойшлуулах нь цэрэг хүний үг биш гэснэ. Ойртон ирж нүрөөд нь тогтоон ширтэж байснаа. Нөхөр Лавгсран өнөөдрөөс эхлээд миний орлогчоор ажиллах болно. Намын төв хорооны тэргүүлэгчид тэгж шийдсэн. Орлогч жанжин болсонд баяр хүргэе гэд гарыг нь чангатгав.
Лавгсран иймэг сонсоод баламгдан сандарч үгч хэлж чадсангүй хөлсөн чихрв. Чавлсан түүний сандарсныг мэдсэн боловч хаалхын голын хэрэг явдлыг гартаан авах хэрэгтэй. Хэд хоногоос хамтдаа тийшээ яв. Хаалхын голын дайныг удирдахаар зөвлөлтийн туршлагатай Жанжин нөхөр Жоков томилогдсон. Тэр хүнтэй тогтмол холбоо барьж бай. Ерөн чи нөхөр Жоковын дэргэд очиж ажиллах байх гэлээ. Ойлголоо нөхөр маршал. Өнөөдөр төв хорооны тэргүүлэгчдийн хурал болно. Чи тэр хуралд халахын голын байлдааны талаар тодорхой ярих хэрэгтэй. Мэдлээ. Хурал үдээс хойш 3 цагт эхэлнэ. Энэ хурлаар халахын голд очсон мөн одоо очих гэж байгаа Монгол зөвлөлтийн цэргийн ангиудын хоол хүнс орон сууц хэрэглэх акт мордын тухай хэлэлцэн. Бас цэрэг дахин татах, машин тэрэгд ажиллах, шарх такстаас эмнэлгийн тусламж үзүүлэх ажлыг хөнгөн шуурхай болгох зэрэг олон чухал асуудал хэлэлцэн шийднэ. Чи Жанжин штабын даргатай хамт тэр хуралд суух хэрэгтэй. Асууж лавлах зүйл байхгүй бол төв хорооны тэргүүлэгчдэд танилцуулах зүйлэн явж бэлд. Дайны талбараас шинэ мэдээ ирвэл цаг тухайд нь хэлээрэй. Лавгсран засгийн газраас яаран гарч цэргийн яам руу хурдан алхав. Гудамжинд хүн олон байлаа. Тоосрох гудамжаар зөрөн өнгөрөх энэ олон хүн дайны тухай төдийл хайхрахгүй шинжтэй санаа амар явцгаах бөгөөд зарим нь хөгжилтэй инээлтэн. Лавгсран зөрөн өнгөрөх хүмүүсийг анзаарсангүй. Заримтай нь бараг мөргөлдөгтөхөн явсаар яамандаа хурчрээд өрөөндөө бошуухан ороод цэвэрхэн цаас дэлгэн халахын голд болж байгаа байлдааны тухай гэж гарчиг тавиад цааш нь бичих зуураа. Чи миний орлогч болсон шүү гэсэн маршлын үгийг санаж орлогч Жанжин халахын голд явж байгаа шүү дээ. Тэр яасан бол 2 орлогчтой болж байгаа юм болов уу? Саяын хэд хоногийн байлдаанд баг зэрэг алдаа эндэгдэл гарсныг ноцтой алдаа уучлж болохгүй алдаа гэж маршал хэлсэн. Энд хатуухан дүгнэлт шүү. Тэр Жоков гэдэг Жанжины тухай хойно сургуульд байхдаа мэрсэр сонсчл байсан. Хатуу шаардлагатай асар их чадвартай хүн гэлцдэгсэн. Түүнтэй хамт дайны талбарт ажиллах нь. Би туршлага гүйтэж гологдох байх та гэж бодоод үргэлжлүүлэн бичив. Цаасан дээр төмөр үзэг чахран гулсан. Лавгсран төв хорооны тэргүүлэгчдийн хуралд анх удаага үг хэлэх гэж байгаадаа баахан сүрдэж имэж байлаа. Юу гэж бичих үг бүрэн сайтар тунгаан бодно. Байлдааны үйл ажиллагааны тухай яг үннийг л дистаралан бичихгүй бол болохгүй. Өнгөрсөн хэдэн сарын турш болж байсан хэлийн маргалдааны тухай төв хороонд илтгэх хуудасаар удаа дараа мэдэгдэж байсан болохоор тэр бүрийг энд давхардуулаад хэрэггүй байх. Харин 5 дугаар сарын 11-ээс хойших байлдааны тухай бичье. Гэхдээ эл тулдаануудын 2 талын хүчний харьцаа, Монгол зөвлөлтийн цэргийн харилцан ажиллагаа болон удаа дараагийн тулалдаануудын амжилт мөн амжилтгүй болсон шалтгаан зэргийг дурдж зохих дүгнэлт үнэлэлт өхөн чухал биз. Маршал бол ямарваа зүйлд дүгнэлтгүй цаашдын зорилгыг тодорхойлоогүй бол жижиг асуудалч гэлгүй зэмэлдэг. Тийм болохоор байлдааны явц цаашид хэрхэн өрнөж болох төлөв 2 талын хүчний харьцаа, Монгол зөвлөлтийн цэргийн ангиудын байрлал зэргийг нарийн тодорхойлох нь чухал гэж бодоод тэр бүхнийг тодруулахад Жанжин штабын удирдах нөхөд зайлшгүй хэрэгтэй байсан тул утсаар ярьж хэд хэдэн хүнийг өрөөндөө урьжээ. Намын төв хорооны тэргүүлэгчдийн хурал шөнө оройхон тарав. Лавгсран тэр хурлаас тараад Жанжин штабын даргын хамт яам өдөө явлаа. Өдрийн халуун дарагдаж сэрүүхэн сайхан болжээ. Хоёулаа салхинд жаал явъя гэж Жанжин штабын дарга хэлсэн учраас тэр хоёр машинаа явуулчихад явлаа. Замдаа юу ч ярилцсангүй. Тэд тус бүртээ бодол болж саяын хурлын тухай л бодно. Намын төв хорооны тэргүүлэгчдийн хурал халахын голд болж байгаа дайны тухай орлогч Жанжин Лавгсран Жанжин штабын дарга хоёрын мэдээллийг сонсоод чухал шийдвэр гаргажээ. Төв хороо халахын голд байгаа зөвлөлтийн цэргийн командлын дэргэд ажиллах Монголын хувьсгалт улаан армийн цэргийн хэсгийг орлогч Жанжин корпусын комиссар Лавгсрангээр толгойлуулан байгуулж дайны талбарт цэргийн сонин гаргахаар тогтоожээ.
Мөн байлдаж байгаа цэргийг хоол хүнс сум хэрэглэлээр тасралтгүй хангах ажлыг эрхлэх засгийн газрын бүрэн эрх төлөөлөгчөөр сангийн яамны сайд Цэдэн Балыг томилжээ. Өнгөрсөн жил зөвлөлт улсад дээд сургууль төгсөж ирсэн өргөн их боловсралтай, даруй зантай энэ залуу сайттай Лавгсрын засгийн газрын хурал дээр хэд дахин дайралдаж түүний санал бодлыг сонсож байсан билээ. Төв хорооны хурлаас цэргийн хувцас хэрэглэл үйлдвэрлэх явдлыг түргэтгэхийн тулд Улаанбаатар хотын бүх үйлдвэрийн ажилчдын ажлын цагийг түрх хугацаагаар 10 хүртэл ажилуулах, байлдаж байгаа цэргийн хоолнд хэрэглэх махыг ойрох аймагуудаас гаргах хуваар баталж, Хинтэд Орнод аймгийн хоршоодын холбоог цэргийн хүнс тэжээлийн болон бусад хэрэгцээтэй зүйлээр хангах гол газар болгон Тамсгийн баазыг өргөтгөж фронтыг хангах толгой бааз болгох, халахын гол руу хүнс тэжээл хувцас хунар сум хэрэглэл тээвэрлэх ажлыг техниктрүүлэх ерөнхий газарт хариуцуулж, дорндын автобаазын хүчийг нэмж хотын албан газруудаас машин дайчлах, шархтагсдыг эмчлэх тусгай тасгийг төв эмнэлгийн дэргэд нээж, дорндын эмнэлэг болон цэргийн эмнэлгийг өргөтгөх, өндөр хаант шинээр цэргийн эмнэлэг байгуулах, фронт ард талыг холбосон дамжин өнгөрөх баазыг Хэрлэн, Өндөр хаан, Баян түмэн, Тамсагт байгуулах, Баян түмэнд зөвлөлт улсаас ирж байгаа байлдааны хэрэгслэл болон бусад зүйлийг хүлээн авч тээвэрлэх хэсэг байгуулах зэрэг чухал арга хэмжээг яралтай авч явуулахыг холбогдох яамдад даалгасан байна. Жанжин штабын дарга орлогч Жанжин 2 Төв хорооны тэргүүлэгчдийн хурлаас гаргасан энэ чухал тогтоолыг тунгаан бодсоор ийхүү ганц ч их солилгүй алхахта өөрсдийн биед нэгэн хүндхэн үүрэг хариуцлага ногдож байгаагч сайн мэдэж байлаа. Шүн дунд өнгөрч их хот тэр аяараа гүн ойронд автсан цаг тул гудамжинд хүн амьтан нэгчвэл үзэгдэнэ. Хотын бүх гудамж талбай зах зээлийн газрын гэрлэгээч эрс хомсдожээ. Гаднаас нь харахад нийслэл хотынхан бүгд л санаамар унтаж байгаа мэт санагдавч гэрлэгээгээ үл нэвтрэх зузаан хөшиг татсан үйлдвэрийн олон тасаг цээхэд их ажил эдөрнөн хэдэн мянган ажилчид гар хомхилгүй ажиллаж мөн төрийн яамд албан газрын ажилчин албан хаагчид унтах нойроо умартан их ажилд дарагдан суугааг эл хул оргисон гудамжаар яваа энэ хоёр хүн сайн мэдэж байлаа. Улс орнын дайны байдалд нэгэнт орж Яруу Бачуу их ажил газар сайгүй оволзож дайн гэсэн ганцхан үг л хүн бүрийн зүрхэнд нэвтшин гэж эх орноо гэсэн чин хөсөл хүн бүрийг зоригжуулан хүч чадлаа шавхан дайчилж байгаа билээ. Эх оронд нь нөмрөн ирсэн дайны харс өдрийг үлдэн хөөх ариун үлсэд хүн бүрийн хүчин чармаалт оролцож байгаа нь мэдээж билээ. Лавгсрын Жанжин штабын дарга 2 дуугүйхан явсаар цэргийн яамны үүдэнд ирлээ. Яамны бүх цон харанхуй байсан боловч сайн ажиглавал хөшигний завсраар өчүүхэн төдий гэрэл уулалцсан. За одохгүй халахын гол руу явахын шивдэ. Бэ гэрээрээ шалвхан орцоход ирье гэж Жанжин штабын дарга хэлээд салж яв. Лавгсрын гэрээрээ ормоор санагдсан боловч эзгүй хойгоор фронтоос чухал мэдээ сэлтэрж магадгүй гэж санаад дотгошоо орлоо. Улс төрийн удирдагч баахан сонин тэрсээр нуувчинд байгаа цэргүүд дээр хурч ирээд манай ардын цэргийн нэгдсэн ангиас байлдаж байгаа та нарт зориулан эх орны төлөө гэдэг сонин бичиг гаргах болсон. Тэр сонины анхны дугаарыг уншицгаа гэ хүмүүрт сонин тарааж өглөө. Дорж улс төрийн удирдагчийн өгсөн сониныг авч харвал эхний хуудсанд морьтой цэргийн зураг зурж хажууд нь энэхүү сониныг дугаар ангийн улс төрийн хэлтсээс 7 хоногт 3 удаа хэвлэнэ гэсэн байна. Тэр нүүрэнд том усгээр Тамсаг ба халахын голын хэл хязгаарыг сэргээлэн хамгаалагч бүх ангийн байлдагч нар ба дарга улс төрийн тушаалтан хийгээд зүүн хязгаарыг сахин хамгаалагч бүх байлдагч нарт бүгд найрамдах Монгол ард улсын намын төв хороо ба хувьсгалт засгийн газар хийгээд улсын баг хурлын тэргүүлэгчдээс та бүхэнд хувьсгалын халуун баяр хүргэе. Манай хувьсгалт улс нь эв найрамдлын бодлогыг явуулсаар ирсэн ба явуулчих буй бөгөөд гэтэл манай зүүн зэрэгэлдээ орших Монголын ард түмний заналт дайсан Японы эзэрхэг төрөмгийн нараас манай хэл хязгаар руу өнгөлцөн довтлохыг эрмэлзэж байна. Бид нь өөрийн тусгаар тогтносон байдал ба өөрийн хувьсгалт газар шорооноос хэнд чадварга 1 метр газрыгч үл өгнө. Монгол ардын хувьсгалт намын төв хорооны нарийн бичгийн дарга, улсын баг хурлын дарга,
ерөнхий сайд бөгөөд бүгд найрамдах Монгол Ард улсын маршал Чой болсон гэж бичсэнийг юуны өмнө тодтгон уншаад харвал салааных нь бүгд л барьсан сонингоо сонирхон уншиж байлаа. 1 метр байтугай нэг сөөм газрыг ч муу сайн Япончуудад өгөхгүй. Бусдын газраас гуйсан ч сөөмийг ч авахгүй гэсээр Бадам түүний дэргэд хурч ирээд "Хэм бистэ тасгийн дарга" гэв. Яриангүй тийм. Харин Япончууд манайхаас метр байтугай хэдэн 10 өртөө газрыг цаашилбал бүхэл улс гүрнийг минь эзлэн авах гэсэн хомхоо санаа өвөрлөж байгаа юм гэж дорж хэлв. "Энэ даанч улам ширүүхэн өргөн хэмжээтэй болох байхаа да" гэж Бадмыг хэлэхээр дорж гайхан харж "Чи яагаад тэгж бодож байна?" гэвэл "Өвөл манай тасаг элийн застаад хүчин тусалцахаар ирж байсныг бодоход Японч хүчээ зэгсэн зузаалж манайхан ч гэсэн ард талаасаа ихээхэн хэмжээний цэрэг зэвсэг татаж ирүүлж байна шүү дээ" гэж Бадам хэлв. Тэр хоёрыг цааш ярилцах гэтэл салааны туслах нь хурч ирэхээр ухсхийн боллоо. Салаан туслах тэр хоёрыг ээлжлэн харснаа "Нөхөр дорж тасгаа аваад тагнуулж яв. Манай хориглолтын өмнө дайсны ямар хүч бөөгнөрч байгааг тагнаж мэдээд шинэ 12 цагт буцаж ир" гэж тушаалаа. Дорж тавхин явсалж "Мэдлээ гүйцэтгэе" гэвэл салааны туслах нь саяынхаа эрс захирангуй дуугаар тушаасан дууныхаа өнгийг баг зэрэг зөөлрүүлж хорооны штабаас манай суманд тагнуул хийх тушаал ирсэн юм гин. Тэгээд танаа тасгийн хил дээр олон хоног байж энд газар орны байдлыг сайн мэдэх болохоор тагнуулд явуулах нь ашигтай гэж сумангийн дарга хэлсэн. Тун хашир болгоомжтой яваарай гэж захилаа. Дорж нар шингэж байхад тасгийнхаа 10 цэргийг дагуулan сумангийн хориглолтын байрнаас мордов. Тэд газрын хонхор хотос даган гэлдрүүлэн явсаар гэгээ тасрах үеэс 2 цэргийг толгойн сэргэлэхэд гаргажээ. Элсэн манх, бөөрөг, хайлаас бутсөг ургасан ганг жалга элбэг газраар явхад элбартаатай газрын чухам хаан нь дайсан оргон нь нуугдаж байгааг олж илрүүлэхэд том бэрхтээ ажээ. Гэвч дорж энэ хавар өдөр шөнө ялгалгүй олон удаа явж хилээ манаанд гарч хайч эргэж явсан учраас дайсан чухмал энд нуугдан бүгж байж болзошгүй гэсэн тоймтой газрыг юуны өмнө тагнан мэдхэн чухал гэж бодож явлаа. Тасаг цэрэг өчүүхэн дөдийч чимээ гаргалгүй явсаар шөнийн өтгөн харанхуй эргэн тойрны хучин өмөрөхөд нэгэн манхны өмнө биед хурч ирлээ. Дорж тэр манхныг ширтэн явснаа хажуудаа яваа Бадам Галдан хоёрт хандан "Энэ манхныг санаж байна уу?" гэж шивгэнэвэл Галдан эмээл дээр өндөсгийж манхан ойд харснаа "Саналгүй яах вэ? Миний анх удаа тулдаанд орж Японы онгоцонд бөмбөгдүүлэн сандарч байсан манхан байна шүү дээ. Нээрээ тийм бай. Бөмбөгнөөс болсон элсэн дарагдаж бүтэж өгөх төгсөн шүү" гэж Бадам инээн өгөөлөв. Тасаг цэрэг тэр манхнаас зүүн тийш хотгор газар ороод явж байтал толгоон сэргэлэхэд гарсан 2 байлдагч нь харанхуй дундаас хүйтгэн гарч ирлээ. Дорж морныхаа амиг татан зогсож "За, юу болов?" гэвэл "Тасгийн дарга тэр сөмөлдөж байгаа гүвэний цаана гэрэл гялс хийгээд алга болчихлоо" гэж толгоон сэргэлэхэд явсан нэг цэрэг яаран хэлв. Дорж тийшээ харж байснаа юмчгэлсэнгүй морин даврив. Тасгийнхан дөрөөгөө хавируулахгүй гэж холхон зайтай явна. Дорж бүртэлцэн сүүмэлцэх гөвөөд нүд салгалгүй ширцээр явхдаа хизээний соргох сонор галданд "Чимээ сайн чагнаж яваарай" гэж шивгэнжээ. Тасаг цэрэг эсэлтэй газраар яваа тул ямар ч чимээвэл гарна. Гүвээуд нилээд өгсөөд Дорж мориноосоо сэмхэн бууж Галдан Бадам хоёрыг дагуулan явхдаа "Та нар эндээ төр хүлээж бай" гэжээ. Тэр гурав газрын өд бараг гүйх шахам явсаар хөтөл дээр гарч ирээд бошуухан хэвтээд харлаа. Гүвэнээс цааш газрын багцаач сайн мэддэхгүй бөгөөд хүнхийн харлах нь зэгсэн хотгор газар бололтой. Улсын хилээс нааш 5 км орчимд нэгэн ихээхэн хонхордуу эргэн тойрон жижиг манхнаар хүрээлэгдсэн газар байдгийг Дорж гинэт санаж тэр газар лав мөн гэж бодсон авч мөн бишигэн сайтар нягтлах гэж ийш тийшээ харна. "Тасгийн дарга морь төргөж байна" гэж Галдан шивгэнэв. Дорж сайн чагнавал нэрээ холхон хаяа морь төргөхөн сонстов. Тэгтэл хүнхийн харлах хонхорт хурц гэрэл гялс хийгээд унтарчихв. Тэр гэрэл гар чийдэнгийн юм уу? Үгүй бол машины гэрэл бололтой. Тэнд лав морин цэрэг бас техникийн ангиж байж мэднэ. Ямар ч гэсэн төхөж очих нь зүйтэй гэж Дорж бодов. "Батма чи босож тасгаа аваад ир.
Тэгээд энэ хөтөлд нууцлан хүлээж бай. Бид хоёр дайсан байгаа газар руу төхөж байдлыг мэдээд ирье гэв. Хойлох нь осолтой биш үү гэж Баатам сэтгэл төгшин хэлбэл боц тушаал биелүүл. Хэрэг бид хоёр дайсантай гинэт тулгараад буудалцвал хойноос очих хэрэгтэй. Буундуу гараагүй хахад бидний хойноос явсныг хэрэггүй гэж дорж ирсгэн хэлээд хөтлийн цаад руу мөлгөхөд галданч хойноос нь даглаа. Баатам сэтгэл зовж байсан боловч тасгаа авчирхаар хоошоо мөн мөлгчээ. Дорж төрөөлөн галдан хойноос нь даган мөлгсөөр хөтлийн цаад руу чимээгүйхэн гулсан бов. Хөтлийн сүүдэрт орсон болохоор мөлгөхийн ч хэрэг байсангүй. Дорж сэмээрхэн бослоо. Галданч түүнтэй зэрэгцэн босчээ. Тэр хоёр зэрэгцээд дайсны байгаа газар руу сэмхэн алхав. Морь төргөх хүмүүс ярилцсан сонсогдож, янжуурын ялуун өнөр салхин дээрээс ханхалах нь дайсан их л ойрцсон бололтой ажээ. Энд тамхи татаадал гэрэл тусгсан болов. Түрүүн анх харсан гэрэл их хурц байсан юмсан. Шөнийн гэрэл болоо тэгж хурц харагдсан болов гэж дорж бодно. Гэнэт моторын дуу пижгэнэн хурц гэрэл нүүрэн дээр нь мэлсхийн тусгад тэр хоёр яаран хэвдлээ. Машины гэрэлд олон цэрэг эгнэн жагсан нь харагдав. Машины гэрэлж төдгөн унтрав. Гэсэн ч мотор нь нүрэглэнэ. Ганц машин биш бололтой байв. Цэргүүд машин сууж байгаа бололтой аяархан ярилцаж пит пат хийх чимээ гарна. Эд наашаа хөдлөх гэж байна. Буцах юм биш үү гэж галдан шивгэнэ. Жохом хаашаа явахыг харъя. Бид хоёрын давж ирсэн хөтөл эгц элстэй болохоор тийшээ зүрхлэхгүй байх гэж дорж хэлв. Машины гэрэл дахин ассан боловч маш бүдэг болжээ. Гэрлээ багасхан халгалсан бололтой. Түрүүчийн машин хөдөллөө. Хойноос нь бас нэг машин дагав. Хоёр машин баруун хойшоо чихтэй өндөр манхны араар давх шинжтэй айжуухан явлаа. Машины араас нэлээд олон морьтой зэрэг дагаж явна бараантан харлана. Бараг цаалахад хоёр салаа орчин бололтой. Гэвч харамхуй дундаа сайн мэддэхгүй байв. За буцъя. Эднээс төрүүлэн анжиж ангидаа очихгүй бол болохгүй гэж дорж хэлээд хэсэг зур мөлхөж байснаа босоод гүйчихв. Тэр хоёр хөтөлөөд элс манарган гүйсээр тасаг дээрэн ирвэл Баатам тосон уулзаж машины гэрэл гарахаар л ухаан алчих төглөө. Та хоёр гэрэлтүүлж байгаа юм болов уу гэж сансан юм. Дорж ихэл аахилж амьсгаатан байсан боловч мориндоо гялсхийн мордоод бош олцгаа. Дайснаас амжиж төрүүлэх хэрэгтэй гэв. Дорж мориндоо ташуурагч газрын уруу хараалгав. Нөхтөнч түүний хойноос жирэлгэлээ. Доржинхүү давхиж явхдаа хоёр машин гэдэг лав 50-60 хүн. Бас хоёр салаа морин цэрэг гэж амандаа шивнэн морио оруулгана. Түүний хээр морж олон ташуурд бололгүй хазаар булаан шуугна. Харин нөхдийн морд сарватлан цогих боловч барааны газар хоцорно. Тэгэхээр наргагүйд мориныхан амыг татаж тэднийг хүлээн. Дайсны хоёр машин барагцаалбал тэднээс хойгоор саахалт хэрийн хол яваа байх гэж дорж бодох боловч машины гэрэл үзэгдэхгүй байлаа. Зам байхгүй, элстэй газраар машин тиймч хурдан явж чадахгүй гэдгийг дорж сайн мэдэж байв. Нөхдөөгөө гүйцээд ирэхээр нь яагаад хоцроод байна? Хурдан явал да гэж усаарлан хэлээд чүү гэвэл хээр морин мөн л ухс хийв. Түүний чихэнд салхи сүнгэнхээс өөр юм дуулцсангүй. Дайсны машин тайцраг буцаад явчихсан биш байгаа. Тэгвэл би худал мэдээ хүргэж бөөн бодлаан тарина. Сайн шалгадаг байж юу гэж бодоод мориныхаа амыг хойш нь эргүүлв. Газрын багцааг ажиглавал дайсны машин тэдний хойгоор сүүмэлзэн торолцох гүдгэрийн араар л баруун тийш явж байгаа байх гэж санагдана. Юу ч гэсэн хойдох гүдгэр дээр гарч бараа харъя гэж бодон ширүүхэн хатруулсаар сүүмэлзэн бараантах гүдгэр дээр гарч ирээд харвал нилээд зүүнтэй бүдгхэн хоёр гэрэл анивцсаар дөхөж яваа харагдахаар нь гүдгэрээс бошуухан бууж баруун тийшээ яаран давхлаа. 10 дугаар хэсэг төгсөв.